Хэрвээ миний скинкер бүтээгдэхүүнүүд бүгдээрээ ингээд байхгүй болцсон, одоо гээгдсэн, алдсан ч юм уу ямар нэг байдлаар би ингээд аюу богино хугацаанд арьс арчилгааны бүтээгдэхүүн авах шаардлагатай болчихсон гэсэн ийм нэг төсөөллийн үүднээс өнөөдрийн дугаарыг би бэлтгэж хүргэе гэж нэлээд удаан бас бодож явсан. За тэгээд энэ удаагийн бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн дунд одоо анхлан хэрэглэгчид ч юм уу, за скинкерийн талаар тийм ч сайн ойлголт байхгүй, за эсвэл одоо бага сага мэддэг, ерөнхийд нь яг ойлгодог. За тэгээ мэдээж одоо скинкер бүтээгдэхүүний найрлагуудыг аягүй сайн мэддэг гэд янз бүрийн хүмүүс бас үзэж байгаа ах гэж бодож байна. За би энэ хэсэгтээ ингээд зай гаргачихсан байгаа, тийм учраас зураг болон нэртэйгээ ингээд давхар ороод явах болно. Тийм байдлаар ахын бол та бүхэнд илүү ойлгомжтой болох юм болов гэж бодож байна. Тэгээ ялангуяа анхлан хэрэглэгчид яг юу хэрэглэхээ нэг их сайн мэдэхгүй байгаа хүмүүст энэхүү бичлэг маань нэлээд тус болох болов уу гэж найдаж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж cleanse гэсэн хэсэг байгаа. Бид нар өглөө оройдоо арьсаа одоо агаарын бохирдол, өдрийн турш болон одоо шөнийн турш хуримтлагдсан тэрхүү бохирдлыг бид нар заавал цэвэрлж явах одоо шаардлагатай байдаг. За тэгэхээр cleansing бүтээгдэхүүнүүд донд миний одоо хамгийн түрүүнд дурдах бүтээгдэхүүн болохоор энэхүү Polatam гэдэг брендийн cleansing water байгаа. За энэ одоо цэвэрлэгч усыг бол би 2-3 савыг ингээ хэрэглээд дуусгачихсан. Энэ бол үнэхээр маш тийм зөөлөн эмзэг арьсанд ч гэсэн тохирохоор айгүй гоё бүтээгдэхүүн байсан. Тэгээ ерөнхийдөө одоо байнга ингэж дахиж худалдан авалт хийдэг бүтээгдэхүүн байсан болохоор анхлан хэрэглэгчдэд ялангуяа айгүй тийм тохиромжтой бүтээгдэхүүн шиг надад санагдсан. За энэ бүтээгдэхүүн болохоор ерөнхийдөө нэг тийм хуурай, эмзэгшсэн, арьсны асуудалтай ингээд хэр баргийн юм хэрэглээд одоо нүгэрэнд нь таардаггүй хүмүүст ч гэсэн маш сайн тохирохоор надад бол санагдсан. За тэгээд 30-аас дээш насныхан mature skin-д ч гэсэн айгүй сайн тийм чиг тэжээлийг хангалттай өгөөд тэрнээс гадна бол маш сайн одоо цэвэрлдэг учраас энэхүү одоо бүтээгдэхүүнийг би бол эргэлзэхгүй одоо сонгохоор оруулчихсан байгаа. За тэгээд надад сав нь бол байхгүй байна. Дуусаад би савнуудыг бүгдээрийг нь хайчихсан бүтээгдэхүүн болохоор Round Lab-ийн cleansing pad байгаа. За энэ cleansing pad-ыг би одоо бүр хідэн одоо сав хэрэглэснээ бүр санахгүй байна. Маш их хэрэгэлсэн, бүр байнга тогтмол хэрэгэлдэг бүтээгдэхүүн байгаа. За Round Lab-ийн ерөн ихэнх бүтээгдэхүүнүүд одоо ийм сэтгэл гонсойлгосон тийм бүтээгдэхүүн айгу багтаа айгу гоё брэнд байгаад байдаг. Би бол Round Lab-ыг айгу олон жил хэрэгжилж байгаа. Надад айгу тийм таалагдсан, айгу гоё гэж боддог тийм брэнд байдаг. Ялангуяа cleansing pad нь бол одоо өглөө оройд хэрэглэхэд бүр хамгийн тохиромжтой. Тэрнээс гадна ер нь ихэнх одоо cleansing pad-нууд заавал ингээд арчсныхаа дараа угаах шаардлагатай байдаг бол Round Lab-ийн cleansing pad арчсны дараа угаах одоо ямар нэг шаардлага гэсэн тийм заавартай байдаг учраас бас жоохон залхуу төрлийн хүмүүст бол айгүй тийм гоё сонголт болох юм болов гэж би боддог. За тэгээд дараад нь мэдээж одоо та тосоор цэвэрлсэн байна уу? За эсвэл одоо зүгээр юм cleansing усаар цэвэрлсэн байна уу? Тэм тохиолдолд ч гэсэн нүрээ бол угаах шаардлагатай байдаг. За тэгээд миний одоо ойрд хэрэглээд нэлээд их таалагдсан бүтээгдэхүүн бол энэхүү By Selected гэдэг брэнд байгаа. За энэ брэндийг бол хүмүүс нэг сайн мэдэхгүй байж магадгүй. Энэ брэнд бол Монголд орж ирээд бас нэг их удаагүй байгаа юм билэ. Миний санахын одоо энэ оны 4 сард энэ төр орж ирсэн байж магадгүй, эсвэл 5 сард байна уу да. Тэгээ энэ бүтээгдэхүүн болохоор Монсын салбаруудаар зарагддсан билээ. Тэгэд үнийн хувьд энэ маань бүр айгүй боломжийн байсан. Тэгээ ер нь ингээ эмийн сангаар борлуулагдж байгаа бүтээгдэхүүнүүд айгүй тийм одоо ихтгэл төрүүлэхээр байгаад байдаг шүү дээ. Тэгээд энэ брендийг би ер нь бол тусад нь ярих гэж бодсон. Айгүй тийм үнэн боломжийн мөртлөө үйлчлэгээ айгүй сайтай ийм солонгос брэндүүд бол айгүй их байдаг шүү дээ. Одоо хүмүүс л одоо нэг сайн танигдаагүй боловч үр дүн сайтай. Үнэхээр одоо энэ брэнд дээр маань тийм мэрэгжлийн одоо арьсны эмч ч юм уу те мэрэгжлийн одоо баг ажилласан тиймэрхүү одоо брэндүүд байгаад байдгийн нэг нь би энэ By Selected гэж бодсон. За тэгээд энэхүү cleansing foam надад одоо юугаар онцлог санагдсан бэ гэхээр мэдээж яг хөөсөн цэвэрлэгчүүд маань ямар ч төрлийнхаа ямар ч брэндийнхаа угаасаа л бохирдлыг цэвэрлэх төрлийнх байгаад байдаг. За тэгтээ ихэнх ерөнхийдөө ийм cleansing foam-ууд бол айгүй тийм их усаар шавшижээж нүрнээс арилдаг ч юм уу. Нүүрэн дээр ямар нэг ийм одоо бүрхүүл шиг юм үүсгчээ тэр нь ерөөсөө ингээ арилж өгөхгүй. Тэр нь одоо надад айгүй тийм тухгүй санагдуулаад байдаг. Та хэд ч гэсэн ерөнхийдөө бол ойлгож байгаа бох. Айгүй их ингээ усаар зайлах шаардлагатай. Сайн зайлахгүй болохоор үлдэгдэл нь нүүрэн дээр үлдчихэд тэр нэг юм одоо арьсыг таталтуулаад байгаа юм шиг зарим төрлийн одоо бүрхөөснүүд бол бүр эсэргээрээ ингээ цэвэрлэх биш арьсыг бүр айгүй эвгүй болгочдөг. Тэгэхээр энэний цэвэрлэгч надад яагаад бүр айгүй тийм сайн санагдсан бэ гэхлээр мэдээж үн боломжийн гэдэг нь хоёрдугаар талаараа энэгээр угаахаар ерөөсөө ингээ үлдэгдэл үлддэггүй.
ямар нэг тийм бүрхүүл энэ төр үүсч үлддэггүй. Угаагаад сайн одоо шавшлалал одоо арьсан дээр бүр юу ч үлддэггүй гэдгээр айгүй онцлог юм байлээ. Тэгээ энэ маань болохоор ийм бага зэргийн одоо маш бага зэргийн тийм айгүй тааламжтай үнэртэй байсан. Гэхдээ угаасны дараа тэр үнэр бол ингээд нүүрэн дээр өрсөн үлддэггүй. Дараад нь одоо нэг юм жоохон хурц үнэртэй юмнууд ч ингээд хамар цоргуулад байдаг ш. Тийм бол өрсөн биш байсан. Тэгэхээр энийг та бүхэн бас нэг судлаад үзээрэй гэж би зөвлөнө. За эмзэг арьсанд ч гэсэн тохирж исэн гэхээр бусад бүх төрлийн арьсанд бол асуудалгүй байх гэж бодсон. Ийм нэг шин айгүй содон ягаад ч юм бүр айгүй таалагдсан тийм брэнд байгаад исэн. За тэгээд cleansing төвшөнд бол би нэг иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг ахиж авахд бол өөрийгөө харамсахааргүй. За бас бусад төрлийн одоо эсвэл минийх шиг арьстай хүмүүст ч гэсэн яг энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол арьсны одоо элдв асуудал үүсэхгүйгээр сайн цэвэрлэнэ гэж одоо би зөвлөмөр байна. За хоёр дахь нь бол төвн гэсэн хэсэг байгаа. За энэ дээр бол угаасаа та бүхэн мэдж байгаа шууд төвнөр яригдана. Арьс арчилгаа бэлдэх хамгийн одоо гол суурь болж байгаа зүйл маань бол төвнөр байдаг. За тэгэхээр төвнөрний хувьд гэх юм бол хоёр төрлийн төвнөрийг би та бүхэнд танилцуулъя. За би одоо ингээд дахиж төвнөр худалдаж авахаар бол ямар ч эргэлзэхгүйгээр энэхүү Numbuzin брендинг номер 9-ийн NAD+ PDRN Glow Boosting Toner гэсэн энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авна. За энэ бүтээгдэхүүн болохоор одоо алдартай NAD гэсэн орц найрлагаас гадна PDRN агуулад 50 төрлийн пептид агуулсан гэдгээр айгүй тийм онцлог байсан. За энэ бүтээгдэхүүн бол ерөнхийдөө арьсанд нэг тийм маш сайн чиг тэжээл хоёрыг юм зэрэг өгсөн юм шиг юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээ арьсыг илүү юм plumpy болгоод одоо жоох өрчлөөтэй хэсэг байдаг бол тэр хэсгийг чинь ингээд дүүргэж өгж байгаа юм шиг ерөнхийдөө хэрэгэлсэн даруйдал баг хүн болгон энэ бүтээгдэхүүнийг бол одоо айгүй сайн мэдэрчгсэн байдаг. Айгүй тийм гоё болгох юм байлээ. Харахад ингээд арьс айгүй гоё эрүүл юм шиг тийм болгодог. Айгүй сайн чиг тэжээл хоёрыг зэрэг өгсөн одоо ийм бүтээгдэхүүн байсан. За дараагийн сонгох maybe энэ хоёрын одоо нэгийг л би авах гээд байгаа штэ. Тэр бүтээгдэхүүн болохоор Peloton брендинг Vitalizing Water гэсэн ийм бүтээгдэхүүн байгаа. За түрүүн бол одоо Peloton-ийн одоо цэвэрлэгч усыг та бүхэн танилцуулж ирсэн. За тэрний дараа бол одоо энэ Vitalizing ус гэсэн энэ усыг би бол одоо хэрэглээд энэ маань одоо бүр ийм жоохон болцсон байгаа. Энэ бол бүр үнэхээр сайн ус байсан. Энийг би ер нь авчаад нэг тоохгүйсэн бохоо энийг хэрэглэхгүй өөр төвнөрөө ямар ч гэсэн дуусгаж байгаа дараа нь одоо ийшээ орё гэд. Тэгээ энийг хэрэглээд үзсэн чинь бүр айгүй сайн байсан. Тэгээд бүр ингээд миллиграм нь 200 мөртөө би бүр ингээд айгүй бага болтол нь хэрэгэлсэн. За тэгээд мэдээж алган дээр одоо авч агаад гараараа жоохон ингээд хоёр гараа одоо үрж халааж байгаа. Тэгээд ингээд нүүрэндээ одоо шавших маягаар хэрэглэн. За эсвэл энийг бүр ингээд илүү сайн одоо үйлчлэгийг нь мэдрээд илүү удаан ингээд одоо нүүрэндээ мэдрэх гэх юм бол та бүхэн өөрийн хэрэгэлдэх хөвөндөө шингээж агаад хоёр хацар дух хэсэг эрүү хэсгээр ингээд тавих юм бол яг одоо энэ бүтээгдэхүүний хүний арьсанд өгч байгаа тэр үйлчлэгээ ямар вэ гэдгийг та бүхэн айгүй сайн мэдрэх болно. Тэгээд Peloton эсвэл одоо Numbuzin гэдэг энэ хоёр бүтээгдэхүүний нэгийг би заавал сонгох болно. За энэ төвн гэсэн хэсэгт дахиад нэг орж байгаа бүтээгдэхүүн гэх юм бол одоо төвнөр пад байгаад байгаа. Та бүхэн падыг ч гэсэн яг төвнөрний оронд төвнөрийг шавшиж хэрэгэлдэг бол падыг одоо ингээд саяны одоо юу төвнөр яаж шингээх үү, яаж илүү одоо өөртөө үйлчлэгийг нь авах уу гэж хэрэгжилж байгаатай адил ингээд мэдээж хацран дээр наагаад хэсэг хугацаанд байлгаж байгаа дараад ингээд арчаад авчдаг. Тийм бүтээгдэхүүн байдаг учраас төвнөр дээр бол яалтчгүй падыг оруулъя гэж бодсон. За тэгээ миний одоо сонголт болохоор Abib-ийн одоо Heart Leaf Essence Pad гэсэн юм бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор 70 ширхэгтэй 250 мг-тай маш их эссенцтэй. Ер нь талан шахуу эссенцтэй бүр үнэхээр сайн одоо пад байгаа. За би бол маш олон төрлийн пад хэрэглэж байсан. Би бол өдөр тутамд ер нь бол байнга пад хэрэглэдэг. Ямар пад нь ямар вэ гэдгийг ингээд бүр ус тос шиг шүүгээд ингээд хэрэглэдэг хүний хувьд гэх юм бол энэ пад бүр үнэхээр амар сайн байдаг. Би тэгээд урдны яс олон дугааруудаар энийг ярьж лээсэн, ярьсаар байх болно. Энийг би бас авсаар байх болно, хэрэглэсээр байх болно гэж бодсон. Тийм айгу гой бүтээгдэхүүн байсан. Тэгээ хэрэгцээ одоо яг ийм тонер шингэн тонер авахгүй гэж бодвол би одоо яалтчгүй шууд энэ падыг бол сонгох болно. Өглөө орой одоо хэрэглээд ерөнхийдөө арьс маань айгу тийм гялалтсан, эрүүл нэг тиймэрхүү харагдахад энэ пад маань тусалдаг байгаа. За дараагийн 3 дахь нь болохоор treat гэсэн хэсэг байгаа. За treat гэхлээр мэдээж одоо арьсанд маань илүү тийм тонерыг бодох юм бол арай өндөр одоо концентрацтай, арай илүү үйлчлэгээ үзүүлэх бүтээгдэхүүн бол хэрэгтэй байдаг. За тэрэн дотор нь болохоор essence, serum, ampule гэх мэт бүтээгдэхүүнүүд бол хэрэг болно. За тэгээд энэ хэсгийг ярихдаа би бас нэг зүйлийг та бүхэн зүгээр зөвлөгөө маягаар хэлье гэж бодож байна. За Солонгосын арьс арчилгаа
айгүй тийм олон шат дараалалтай энэ төр байгаад байдаг. Хүмүүс ингээл заавал серум түрхээл, дээрэс нь эссенц түрхээл энэ төр тиймэрхүү одоо нэг хинийч тогтоогоогүй дүрм гэх юм уу. Заавал тэгж түрхэх ёстой энэ төр гэсэн нэг тиймэрхүү зүйл яригадаад байдаг. Гэхдээ яг үнэндээ бол хэрвээ серум хэрэгэлсэн бол заавал эссенц хэрэглэх шаардлагагүй. Эссенц хэрэгэлсэн бол заавал ингээд серумыг хэрэглэх гэдэг ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол нэгийг нь хэрэглэчихэд хангалттай гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол одоо би ингээд ампул түрхсэн байлаа гэхэд дахиж нэг серум давхарлаад ч юм уу. За яг хөө мэдээж доо яг арсны онцлогтой тааруулаад ингээд серум эссенц нэмж түрхчихэж магадгүй. За ерөнхий одоо энгийн өдөр тутамдаа бол заавал тэгэж давхарлаж түрхээд байх ямар ч шаардлагагүй байдаг. За тэгээ миний одоо сонгох бүтээгдэхүүн гэх юм бол Nov гэд брэнд байдаг. За энэ Nov гэд брэнд болохоор өөрсдийнхөө энэ Ectopanthenol Spa Ampule гэсэн энэ бүтээгдэхүүнээр бол айгүй алдартай байгаад идэх юм бэлээ. Тэгээ ерөнхийдөө бол энэний одоо сурталчилгаа гэх юм уу тэр нь одоо юу байсан бэ гэхлээр яг ингээд хэрэглэсний дараа одоо яг ийм гоо сайханд ороод гараад ирчихсэн юм шиг, спад ороод гараад ирсэн юм шиг тийм мэдрэмжийг өгдөг гэсэн тийм одоо зүйл бичигдсэн бэлээ л дээ. Тэгээ энийг хэрэглээд бүр үнэхээр тийм байсан арсыг бүр маш сайн чигшүүлдэг. Тэрнээс гадна одоо арсны барьер гэмтсэн хүмүүс айгүйх байгаад идэв штэ. Наранд ч юм уу, салхинд ч юм уу. За эсвэл одоо ингээд ямар нэг төрлийн хүчтэй юм хэрэглээд эсвэл одоо лазер ч юм уу. За бүр гуйжуулаад ингээ айгүй хүчтэй гуйжуулаад арьс айгүй эвгүй болцсон байгаа үед эхлээд бид нэр арсныхаа барьерыг эрүүл болгочиж дараагийн идэвхтэй орц найрлагаа хэрэглэх шаардлагатай болчихсон байдаг. За яг тэр үед болохоор энэ Nov гэд брэнд бол айгүй хэрэг тус болсон тийм бүтээгдэхүүн байгаа гэсэн. Би одоо ингээд 2 савыг бол дуусгачихсан. Одоо 3 дахь руугаа ингээд орцсон явж байгаа. За энэ бүтээгдэхүүн батг гараад ингээ эмзэгшсэн ч юм уу эсвэл лазерын дараа арьс бүр ингээд амар улаацсан байдаг штэ. Тэрийг баг хормын дотор барыг би түрхэд нэг 15-20 минутын дотор гэхэд яг энгийн үедээ ямар байдгүй тиймэрхүү төвшөнд хүргэдэг. Энэ бол бүр үнэхээр супер бүтээгдэхүүн байсан. Тийм болохоор энэ бүтээгдэхүүнийг бол би шууд сонгоно. За дараагийн одоо танилцуулах нэг Ampule маань Genabel гэдэг брэнд байдаг. Genabel брендийн PDRN Vita Toning Ampule гэсэн энэ бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүн ингээд харахад бол айгүй тийм жижиг шилэн савтай 30 мг-тай. За тэгээд дотроо ийм шар бүнжгөр юмнуудтай ийм одоо бүтээгдэхүүн байсан. За тэгээ энэ бүтээгдэхүүн болохоор энэхүү жижигхэн савнд ерөнхийдөө хүний арьсанд хэрэгтэй бүхий л одоо орц найрлагууд, витаминуудыг оруулж өгсөн гэдгээрээ одоо давуу талтай юм байлээ. За тэгээ энэ ампулийн одоо онцлог зүйл нь юу байсан бэ гэхлээр ерөнхийдөө бол ингээд зарим төрлийн хүнд орц найрлагууд хитрхи их тунгаар орчихлоороо эмзэг тийм зочромтгай арьсыг бол одоо будаа олгох магадлал айгүйх байгаад идэв штэ. Энэ Genabel-ийнх болохоор бүх тунг нь айгүй сайн тааруулсан юм билээ. Ингээд айгүй олон юм орчхоор жоохон эвгүй ах юм болов гэсэн ч ерөөсөө тийм байгаагүй. Айгүй сайн чигшил өгөхөөс гадна олон бүтээгдэхүүн холилгүйгээр баг энийг дангаар нь хэрэгэлсэн бахад бүх үйлчлэгийг одоо арьсанд үзүүлж болохоор юм айгүй ухаалаг миний хувьд бол айгүй тийм ухаалаг ампул шиг санагдсан. Баг хүмүүс энэ дээр яаж ажилласан болоо гэмээр айгүй тийм онцгой одоо бүтээгдэхүүн байсан. Тийм учраас яг энэ treat гэсэн хэсэг дээр бол энэ бүтээгдэхүүнийг би бол эргэлзэхгүй авч болохоор юм шиг санагдсан. За тэгээд түрүүн та бүхэнд би одоо яг ингээд серум хэрэгэлсэн бол эссенцээ хэрэглээд хэрэггүй ч гэдэг юм нэг тиймэрхүү юм ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр шиг хоёр бүтээгдэхүүнийг одоо энд дуртыг гэж би бодсон байгаа. Хэрэгцээ одоо Ampule серум энэ төр ерөөсөө авахгүй байх юм бол за яг энэхүү Ingredients гэд брендинг Skin Barrier Calming Lotion гэсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. За өөрөөр хэлэх юм бол серум байхгүй тохиолдолд гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна яагаад би энэ бүтээгдэхүүнийг бас ингээд онцлоод байна вэ гэхлээр ялангуяа арьс нь бүр ингээд айгүй хэцүү болцсон, авралгүй болцсон, яахаа мэдхээ болцсон, бүр бараг ингээд одоо эмчтэр очих шаардлагатай ч юм уу нэг тиймэрхүү төвшөнд хүрчихсэн бол эхлээд бодох зүйл чинь магадгүй арьсны барьер чин гэмтснээс үүдэлтэй байж болох юмаа гэж үзэх үүднээс энэ бүтээгдэхүүнийг би зөвлөд байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүтээгдэхүүний одоо гол орц найрлага нь болохоор пантенол байгаа. За тэгэнгүүтээ пептид хэдэн төрлөөр орцсон. Тэгээ дээрэс нэмээд сика орцсон. Солонгос даяар баг хүн болгын энэ бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг гэж баг хэлж болохоор юм билэ. Тэгээ яаж хэрэглэх вэ гэхлээр эхлээд бол мэдээж нүрээ цэвэрсний дараа тонероо түрхчээд дараа нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Тэгээд арьсанд бол ингээд айгүй тийм чиг тижэл өгч байгаа нь бүр ингээд угаасаа мэдэгдэн. Арьс одоо нэг юм гоо сайханд ороод та бүхэн ингээд нэг цэвэрлүүлээд массаж хийлгэхээр за одоо л нэг арьс маань амар сайн чиг авч ин да гэдэг нэг тийм мэдрэмж байгаад идэв штэ. Яг тэр мэдрэмжийг одоо яг энэ бүтээгдэхүүн өгчээсэн би тэгээд аваад удаагүй байгаа мөртлөө ерөнхийдөө энэ болтол нь хэрэгэлсэн. За тэгээ энэ бүтээгдэхүүн дээр нэг тийм гоё одоо типс зөвлөгөө өгөхөд хэрэгцээ арьс чинь нэлээд хэцүү болцсон байгаа бол богино хугацаанд одоо арьсаа жоохон эрүүлжүүлээд арай нэг гайгүй болгоч гэж бодож байгаа бол эхлээд энийг түрхчээд тонер түрхчээд энийг
энийг түрхчээ дараад нь энийг одоо зүгээр энгийн түрхтгээс бол арай жоохон зузаан түрхэж байгаа. Тэгээд маск тавиад та бүхэн хэрэглээд үзээрэй. Бүр үнэхээр супер арсыг сэргээж өгдөг. Яг хэрэглэсний дараа л ингээд шууд мэдэгддэг тийм бүтээгдэхүүн байсан. За энэний өөрийнх нь одоо нөгөө маск нь гэж байгаад байдгийн. Тэр масктай хэрэглэх юм бол илүү сайн. Гэхдээ хэрвээ маск нь байхгүй бол зүгээр өөрийн хэрэглэдэг маска одоо энэний дээр тавиад тэгээд та бүхэн хэрэглээд нэг үзээрэй. За тэгээ энэтэй бас нэг адилхан бүтээгдэхүүн зөвлөх нь юу вэ гэхлээр Ionic branding юм beta glucan lacto barrier milk sense гэсэн юм бүтээгдэхүүн байгаа. За энэ болохоор бүр яг ингээд lotion биш essence байгаад байгаа байхгүй. Тийм болохоор серумны оронд энийг бол ингээ хэрэгжилж болно гэсэн үг. За яг саяны Ingredients гэдэг брэнд дээр юу яригдчихсэн яг тэрнтэй адилхан энэ бүтээгдэхүүнийг бол одоо өглөө оройдоо тонерний дараа хэрэглээд за тэгээд илүү хурдан одоо арьсаа ингэж эрүүлжүүлмээр байгаа бол маскны доор энийг нэлээд зузаан түрхэж агаад хэрэглээд үзээрэй. За миний хувьд бол энэ хоёр бүтээгдэхүүн бүр the best сонголт болно гэдгийг та бүхэнд одоо дуртаж хэлэхгүй байхын аргагүй байна. За тэгээд дөрөвт хэсэг бол moisture гэсэн хэсэг байгаа. Хэдүүлээ түрүүнийхээ одоо хэрэгжилчихсэн байгаа бүх бүтээгдэхүүнээ төгжих тос бол бидэнд хэрэгтэй байгаад байдаг. Энэ нь бол өглөөний одоо хамгийн сүүлээс 2 дахь шат, орой арьс арчилгаанд бол хамгийн одоо сүүлийн чухал шат байгаад байгаа. За тэгээ хэрвээ би одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ бүгдийг одоо ингээ алга болгоо дахиад шинээр ингээ бүтээгдэхүүн аваад байгаа шүү дээ. Тийм үед ямар тос би авах байсан бэ гэхлээр Chanel branding энэхүү тосыг би бол эргэлзэхгүйгээр шууд авна. Түрүүн та бүхэнд Ampioli-гийн танилцуулсан шүү дээ. За тэгээ энэ бүтээгдэхүүний орц найрлагыг нь ярилгүйгээр зүгээр надад ямар сэтгэл төрүүлснийг одоо би яриа. Миний тос бол одоо бүр иймхэн үлдчихсэн байгаа. За энэ болохоор 70 мг-тай бас нэлээд ийм юу ихтэй грамм ихтэй тийм тос байгаад исэн. За тэгээ энэ тосыг хэрэглэж үзээд ерөнхийдөө бол ийм soothing тосыг бодох юм бол арай жоохон өтгөн байсан болохоор энийг дандаа би орой хэрэглээд исэн. За тэгээд өглөө мэдээж сэрээд энэ тосны одоо нэг үр дүн ингээ харагдана шүү дээ. Тэгээд зарим төрлийн тос болохоор ингээд одоо хоёр талаараа харж унтдаг хүмүүст бол ингээд айгүй хуурайшаад энэ хоёр тал нь юу ч үгүй нөгөө дэрэн дээр наалтаад ингээд нэг өглөө одоо энэ хоёроо бүр айгүй хуурай сэрээд байдаг. Ер нь би бол тэгээд идэг үзэгчд та бүхэн ч гэсэн тиймэрхүү мэдрэмжтэй хүмүүсээс байж магадгүй гэж бодож байна. Тэгэд энийг хэрэглэхэд бол яг энэ хоёр талаар ингээ хуурайших мэдрэмж нь харьцангуй бага. Өөрөөр хэлэх юм бол ингээд арсанд айгүй сайн нэвчсэн учраас тэр нэг одоо ууршихч гэдэг юм уу эсвэл ямар нэг зүйлд наалдаж үлдэх асуудал нь бол айгүй бага байгаад исэн. Тэгээ арсан дээр одоо энэ өтгөн тоснууд чинь ялангуяа ийм T-зонороо одоо тослог за тэгэл батг гарамтгай арсанд бол ээлгүй байдаг штэ. Энэ бүтээгдэхүүн бол харьцангуй тэр талаараа айгүй сайн байгаад исэн. Тийм учраас энийг би ингээд эргэлзэхгүй сонгоод байгаамаа. За дараагийн миний сонгох бүтээгдэхүүн болохоор Anuaгийн PDRN Plus Hyaluron гэсэн ийм тос байгаа. За энэ тосыг болохоор би өвөл зуны алинд нь ч хэрэглэж үзсэн. Миний хамгийн одоо хэрэглэх дуртай тоснуудын нэг учраас энийг одоо магадгүй юучгүйсэн бол шууд авч эргэлзэхгүй одоо авч хэрэглэнэ. Саяын Chanel-ийн тосыг бодох юм бол арай жоохон тийм soothing, арай жоохон юм хөнгөн бүтэцтэй өдөр одоо нөгөө дарны тосны өмнө ч гэсэн бид нэр ийм тос хэрэглэх шаардлагатай байгаад байдаг шүү дээ. Тэр үед бол энэ бүр хамгийн тохиромжтой. Тэрнээс гадна нүүр будалтын суур болоход ч гэсэн энэ бүтээгдэхүүн бол айгүй гоё тохирдог юм шиг санагддаг. За тэгээд одоо энэ листийн хамгийн сүүлийн хэсэг маань protect гэсэн хэсэг байгаа. За нүрээ бид нар бол өдөр хамгаалах хэрэгтэй байдаг. Тэр бол яалтчгүй нарны тос байгаа. За нарны тосны хувьд бол би олон төрлийн нарны тос бол хэлэхгүй бай гэж хийцэн. Өөртөө хамгийн таалагдсан сүүлийн үед хэрэглээд дуусгачихсан байгаа бүтээгдэхүүнийг хуваалцъя. За тэр бүтээгдэхүүн болохоор Dr. Althea-гийн Aqua Glowing Sunscreen гэсэн ийм тосаага. Энэ маань бүр ингээд дуусгаад та нар юу нэгдгөө ингээд амар таалагдсан бүтээгдэхүүнээ ингээд хэрэглээд нэх удааг байхад амар хурдан дуусчдаг. Тэ энэ бүр амар хурдан дууссан юм шиг санагдаад тэгэнгүүтээ нэг их таалагдаагүй бүтээгдэхүүнүүд ингээд бүр дуусчихгүй ингээд байгаад байдаг. Надад бол яг энэ хүү нарны тос 100 арай жоохон хүнддээд ингээд нэлцаагаад нүрээр баах ялбаагаад байх юм болов уу гэсэн чи тэр нь бол харьцангуй гайгүй. Тэгээ нүрийг бол ингээд айгүй тийм glowy болгоод би гэхдээ энийг бол будагны өмнө бол хэрэгжилж үзээгүй. Ингийн үед ерөөсө буддаггүй болохоор энийг ингээд шууд түрхээд гарчдаг. Тэгэхэд бол надад айгүй тийм таалагдсан арсны улаалтыг айгүй сайн дардаг. Тэ нэг тийм өөр ямар нэг нэмэлтээр бүтээгдэхүүн хэрэглэх нэг шаардлагагүй байсан тийм бүтээгдэхүүн байсан. Зарим төрлийн нарны тос чинь ингээд өдөр олонгууд ингээд жоохон улаагаал нэг жоохон тухгүй мэдрэмж төрүүлээд ангууд. За би дээрэс нь нэг жоохон юм өөд аргач ч юм уу тиймэрхүү юм төрөхгүй бол болохгүй нэ гэсэн мэдрэмжийг төрүүлдэг бол энэ бол ерөөсөө тэгдэггүй юм билэ. Тэр талаараа бол айгүй тийм сайн санагдсан. Айгүй тийм тэрийг одоо яг ямар төрлийн гэх мэдгүй ямар ч гэсэн юм нэг бүрхүүл шиг юм үүсгэчээд тэгээ бодохгүй явсан ч гэсэн ямар нэг асуудал үүсгээргүй айгүй тийм
гоё нарны төс байсан. Тийм болохоор ингээд ямар ч одоо бүтээгдэхүүн надад байхгүй байгаа тохиолдолд энийг бол шууд сонгоно. За тэгээ нэмэлтээр одоо маск, за тэгэнгүүтээ уруул чийгшүүлэгч, тэгээ гарын тос гэсэн ийм бүтээгдэхүүн одоо нэмж авахар байх юм бол юу авах уу гэдгээ танилцуулъя. За маскны хувьд болохоор доктор Мелаксины цэнхэр өнгийн маск нь бол надад маш их таалагддаг. Одоо бол надад байхгүй байна үзүүлээ гэхээр хэрэглээ дууссан болохоор байхгүй байна. За тэр маскыг бол би шууд эргэлцэхгүйгээр сонгоно. Арьсыг бүр одоо гүнд нь хүртэл маш сайн чийгшүүлдэг. Би бол бүр айгүй удаан хэрэглэж чинь хэд хэдэн арьсыг дуусгацсан одоо тийм бүтээгдэхүүн байгаа. За тэрийг бол авна. За тэгээд уруулны одоо арчилгааны хувьд би юуг сонгох вэ гэхлээр Laneige-ийн Lip Sleeping Mask гэсэн энэ бүтээгдэхүүнийг сонгоно. За энэ бүтээгдэхүүнийг болохоор яг ингээд шүн одоо унтахын өмнө түрхэд гэхээсээ илүү өдөр одоо бас уруулч ингээд хураашдах юм бол түрхэд явахд ч гэсэн боломжийн юм бүтээгдэхүүн байсан. За тэгээ миний хэрэгжилж исэн ерөнхийдөө уруулын одоо арьс арчилгаан дээр хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн бол энэ байгаа. За тэрнээс гадна гарын тос бол биднэрт ингээд өдөр тутамдаа за орой унтахад ч гэсэн хизээдээ шаардлагатай байдаг. Бид нар одоо ингээд гараараа хамгийн түрүүнд бүх юмд хүрдэг, мэдэрдэг, гэр орон цэвэрлэх, орох гарах юм зөөх гээл одоо энэ гарчин яг өндөө бол ингээд арьснаасаа байн хоцорч явж идэг. Тэгэхээр гараа бид нэр арчлах бол нэг шаардлагатай байдаг. За тэгээд би болохоор L'Occitane айгу фэн байсан. L'Occitane-ыг бол бүр байн хэрэгэлдэг. Айгу олон жилийн тэр хэрэгэлдэг байж байгаа. Сүүлд бол Optatum гэдэг Солонгосын ийм жоохон luxury зэрэглэлийн бүтээгдэхүүн энэ брэнд бол Монголд орж ирсэн. За тэгээ энэ брендинг яг энэ happiness booster гэсэн энэ гарын төсвийг бол би бас нэлээд удаан хэрэглээд явж байгаа. За тэгээ миний хувьд болохоор L'Occitane-аас илүү тийм айгүй гоё санагдсан. Тэгээ энэ бүтээгдэхүүний давуу тал нь юу вэ гэхлээр яг үнэртэй ус шиг үнэртэй. Яг энэ номер 3-ын нь бас үнэртэй усна гэж байгаад байдаг байхгүй. Яг тэр шиг үнэртэй. За тэгээ угаахаас нааш үнэр нь юусоо ингээд арилдаггүй. Чигшлийн хувьд бол одоо L'Occitane-аас баг илүү тийм айгүй сайн чиг өгөөд байгаа юм шиг санагдсан. Тэгээ энэ бол миний ингээд цүнхэнд бол байнга явж идэг бүтээгдэхүүн байгаа. Тэг хамгийн гол нь үнийн хувьд энэ маань айгу боломжийн байдаг. За ийм тос нь болохоор 30 эд мянгатай байлуу да. L'Occitane ч болохоор ингээд томоороо тос нь болохоор бараг 100 мянга орчим байгаад байдаг хаа. Тэгэхээр нэлээд бас үнэтэй болоод байдаг. Тэг би гарын тосоо бол тэр чигт нь одоо өөрчлөө дандаа Optatum имийг хэрэгэлдэг болчихсон байгаа. За ингээ ямар ч хэсэн та бүхэнд өнөөдрийн дугаар таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн энэ бичлэгийн талаар сэтгэлээ заавал бичиж үлдээгээрэй. За хэрвээ та одоо ингээд ямар ч тийм арьс арчилгааны бүтээгдэхүүнгөө болсон ч юм уу, за эсвэл одоо юу гэдгийг хамгийн одоо онцгүйгээр ярихад лагч алга болсон ч юм уу, тийм үе гарах юм бол ямар нэг одоо гоо сайхны дэлгүүр ороод ямар бүтээгдэхүүн худалдаж одоо хамгийн ихний ээлжинд гэсэн үг шүү дээ. Ямар бүтээгдэхүүн худалдаж авах талаараа бичих юм бол би маш их баярлах болно. Тэрнээс гадна өнөөдрийн дурдгдсан бүтээгдэхүүнүүдийг хэрвээ та хэрэглэж үзсэн бол тэр талаараа ч гэсэн комент хэсэгт бичиж үлдээгээрэй гэж хүсмээр байна. Ингээд энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя.